За сайн байцгаана уу? Одоо би нэг юм мэдээлэл хүргэх гэсэн юм аа. За энэ ямар мэдээлэл вэ гэхээр өчигдөр 8 сарын 28-нд энэ оюутан сурагчдад зориулсан юм мэдээлэл тэгээд энэ Америкт оюутнаар ирэх гэж байгаа болон эсвэл эндээ бас оюутны одоо статустай амьдарч байгаа хүмүүст FJ гэдэг одоо ийм ангилал байгаа. Энэ дээр ийм хүмүүс зориулсан мэдээлэл оруулмаар байна. За тэгэхээр энэ маань болохоор яг хууль болоо хэрэгжээгүй. Ерөнхий одоо тайминг гэхээр F1, F2 тэгээд J1, J2 гэдэг ийм одоо оюутан сурагчид ийм ангиллын одоо оюутан сурагчид маань яг энд байгаа хугацаанд одоо Америкт амьдрах боломжтой байдаг. Суралцаа дотроо ингээд сургууль соёлоо солилцоод тэ ямар одоо юунд анги авахаа шийдээд дотроо холио солио хийж болдгоо байдаг сургуулаа солиод энэ маань ингээд дуусгаар болж байгаа гэсэн тэ. Тэгэхээр нөгөө 4 жилийн хугацаатай тэр duration of stay гэдгийг EOS боёо өөр тийм ангиллаар сольж байгаа юм байна. Тэгэхээр extension of stay гэдэгтэй. За тэгэхээр яг энийг зүгээр мэдээлэл байгаа учраас энэ мэдээллийг хуваалцаж байгаа шүү. За тэгээд энэ дээр 60 өдрийн grace period-ыг болохоор 30 хоног болгож байна. Тэгээд F1 оюутан болохоор программыг бол одоо сольж болохгүй байна. Ерөөсөө энэ яг л хүссэн одоо тэр мэрэгжил програмдаа суралцсан. Тэрнээс биш дээш доош нааш чашаа шилжүүл сольж болохгүй байна. Тэр 4 жилээс илүү хэтрүүлж болохгүй юм байна. За одоо олон улсын оюутнууд болохоор ямар нэгэн левел төвшөндтэй энэ одоо нэг програмд дуусгацсан байхад дахиад тэр програмд одоо оюутнаар F1-ээр суралцаж болохгүй гэж байна. Гэтэ яг нөө CVP-г одоо зөвшөөрсөн тохиолдолд ганц одоо зөвшөөрөл олгосон тохиолдол сольж байна. Гэхдээ нэг сургуулаас нөгөө сургуулиуд тэр академик жилээ дуусгахад одоо тэрийг сольж болохгүй юм байна. Гэх жишээд одоо иймэрхүү мэдээллүүд гарсан. Тэгэхээр энэ одоо мэдээллийг яг тэр сайтаас нь ороод уншаад ингээд ягаарай, суралцаарай. Одоо илүү дэлгэрэнгүй аваарай. Тэгэхээр нөгөө энд сурж байгаа оюутан сурагч мөн оюутан болж ирэх гэж байгаа хүмүүс маань бас энэ шинэ гаргасан одоо хэрэгжүүлэх санал болгосон хууль дүрмийг сайн судлаад хууль болоо хэрэгжүүлэн тэгээд шийдвэрээ гаргаж сургалтаар одоо ирэх сургалтаар ажиллах энэ бүх сургалтаар ирж өргөжлүүлэн сурах энэ бүх нөхцлүүдэд хангаарай. За энэ өдрийн мэдээлэл өглөө баярлалаа баяртай.